дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлцээ хамт олонтой хамтран бэлтгэж байгаа нэвтрүүлгийн маань 2 дугаар хэсэг үзэгч та бүхэндээ хүрч байна. Үзэгчдэд эргэн сануулхад 1-р дугаарын төгсгөлд байшин барьж өгөхөр болсон компани маань боломжгүй болсон тухай мэдээг бид хүлээж авсан байгаа. Тиймээс бид Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлцээр багаараа хурж ирээд байшин барьж өгөх компани олох болон бусад асуудлуудаа ярилцахаар ирээд байгаа нь энэ юм аа. Мөрөөдлийн нэвтрүүлгийн 2 дугаар хэсэг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлцээс үргэлжлэн та бүхэндээ хүрж байна. Тэгэхээр за өнөөдөр бид тэнд цуглаад нөгөө байшингийн ажил маань нэлээд хөөцөлдгөө ихтэй учраас бид нар 2 сар гарангийн хугацаанд бол бас гадуур нэлээд бүгд явлаа. Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлцийнхэн за дээр нь зочин хөтлөгч маань манай багийнх ингээд нэлээдгүй олон газар руу бас орлоо. Мишелийн үзэсгэлэнгээр явлаа гэдэг ингээд өнөөдөр бүгдээрээ нийтдээ ямар газрууд нь бүтсэн байна, ямар газрууд нь бас татгалцсан хариу ирсэн байна. Ер нь өнөөдрийн байдлаар бүтсэн юу байна гэдэг дээрээ бас нэг итгэж нэг ярилцаад их үү. Одоогийн байдлаар хариунуудыг нэлээд хүлээж барилга барих компани маань бас тиймэрхүү болчиход энэ бас ажил төлөвлөхгүй юм шиг. Одоо яг уцаа авахгүй юм. Тэгээд одоо хэлцээний дарга байж энэ одоо даргадaltaа уламжлахгүй. Бид нар шийдэхгүй болохоор байлаа гэдэг юм хэлдэг юм байна. Нэлээд хэдэн газар орж үзлээ явлаа. Тиймэрхүү байдалтай байна. За 2 сарын өмнө хамгийн анх нөгөө байшин барих асуудал чинь хамгийн том асуудал шүү дээ. Тэгэхээр тэрийг за байшингийн барьж өгье гэдэг нэг компани манайд өмнө хамтарч ажиллаж байсан компани хэлсэн. Тэгээд одоо 2 сарын дараагаар бид нарыг нөгөө барилгын материалаа хөөцөлтөд явж байгаа хооронд нөгөө компани маань одоо яг нөгөө эд зуны захиалганы хэлсэн учраас чадахгүй нэ гэдэг хариу өгөөд бид хэд одоо бүрээсээ яад юм бэлээ гэдэл байж байна л да. Тэгэхээр энэ дээр бас шийдэх гарц боломж таад ярилцсан. Яг энэ дээр бас ингэж ярьлаа. Тэгээд уул нь бол одоос нөгөө барилга барих компаниудаас дээр унаа нухтар дээр бас уулзж ирсэн. Уул нь барьж өгөх боломжтой гэж ярьж ирсэн. Боломжгүй болчихсон юм байна. Ерөөсөө өөрсдийнхөө хүчээр хийе. Энэ одоо барилга барья гэдэг дээр бол одоо шийдчихэд байгаа. Бид хэдий бас нэлээд төгсөж ирж исэн нөгөө ихэндээ бүтцэн гэдээ ижсэн дараа нь бүтгий ачаар бас та хэдийг яаж байгаа л да гэдэл бид хэдээс нэлээд санаа зоволттой ирлээ. За тэгэхээр манайхаа хамгийн гол ажил маань бүтчихлээ шүү дээ. Тэглээ шүү дээ. Бүр сэтгэл зовж исэн одоо байшин барих газар яаж олё доо гэж бодож байсан. Ажилдаа гарч цайдаа бүгдээрээ тий. За тэгээ. За. За үзэгчтэй мөрөөдлийн нэвтрүүлэг үргэлжлэн за дарихээс үзэгч та бүхэндээ хүрж байна. Тэгэхээр бид удтал хүлээсний эцэс за өнөөдөр одоо байшин барих бүх материал одоо хандваа босгоод өнөөдөр байшинхаа шавыг тавихаар бүгд Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлцээний хамт олонтой энэ ч суурин дээр ирсэн байна. Манай зүгээс бол одоо байшин барих асуудлыг урд нь гэж бас яаж байгаа болохоор нэлээдгүй ажил болд юм бэ. Тэгээд одоо бас манай хамт олонтой бас хамтарч ажиллаад бас одоо ингэ шаваа тавьж байгаадаа баяртай байна. Манай зүгээс бол одоо энэ байшингийнхаа загвар юм гаргаад албаагч өөрсдийнхөө нөөц бололцоогоор албаагчтай энгийн хичээлтнүүдээр хамтарч байшингаа барихыг шийдсэн. Хин нэгэн компаниар бариулахгүй өөрсдөө харж иж өөрсдөө одоо гар бие оролцож сэтгэл зүрхээ шингээж барих гэсэн бодолтойгоор хамт олно шийдээд өнөөдөр шаваа тавьчаад баяртай байна. Хата бүхнийг бүтээн гэж итгээрэй. Хүмүүс минь мөрөөд хүслэгийнээр төсөөл хүрх алсын харгүй мөрөөдөл бүхэн бэлдээ. Хүний хорвоо дэдөөжм дэлгээр харгүй замаар өргөш алхаад хүсэл мөрөөдөл бидэх юролтэй. Хүмүүс минь мөрөөд хүслэгийнээр төсөөл хүрх алсын харгүйд мөрөөдөл бүхэн бэлдээ. За үзэгчтэй тэгэхээр бид
шаваад тавилаа. Тэгэхээр яг энэ өдрийг бид Тэсийн ядан хүлээжсэн. Таны хувьд ч гэсэн мэдээж Тэсийн ядан хүлээжсэн байх гэж бодож байна. Өөрийнхөө гараар хамт олонтойгоо энэ байшингаа одоо өнөөдрөөс эхлээд одоо барихаар боллоо. Тэгэхээр анх бол одоо танай хамт олонтой 18 онд бид нар холбогдчихсэн. Тэгэхээр 18 оны намар холбогдоод за он дамжаад 19 оны хавар гэдэг ингээд бид нэлээдгүй цаг хугацааг энэ байшингийнхаа материалыг олох мэдээж байшин маань өртөг өндөртэй учраас материал олох дээр нэлээд цаг хугацааг зарцуулсан. Тэгэхээр аль аль талдаа бас нэлээд хичээж ажиллаа. Тэгэхээр өөрийн чинь хувьд өнөөдөр бас онцгой өдөр байх гэж бодож байна. Өнөөдөр өдрийн саныг харж байшингийнхаа шавыг тавилаа. Хамт олонтойгоо хэллээ. Нэвтрүүлгийн хамт олонтой бүгдээ тий. Шаваа тавилаа. Өнөөдөр сэтгэл маш хангалуун байна. Мөрчсөн өөрсдөө гараар хамт олонтойгоо байх хүсэндээ хангалуун байна. Өөрөх тусгааралж амжаагүй. Гэр бүл болоод хэдэн жил болж байгаа лээ? Одоо 10 жил болж байна. 10 жил болж байгаа. Тэгэхээр гэр бүл болоод 10 жил болж байгаа болохоор өнөөдөр анх удаа одоо өөрөх тусгаарлах гэдэг тусдах гэдэг шаваа тавьж байгаа. Энд чинь бол бас эр хүний дотроо бодож явж байгаа нэг том ажил тий. Тэр хашаа маш авах гол мөнгө төрөө цуглуулаад сайн нэг хэсэг цуглуулсан тэрээр амарсан өөр ингэсэн хашаа авлаа. Одоо энэ дээр ингээд байшин барих чагаад тийм баяртай байна л гэж. Эхнэр нь бол мэдээг байгаа зү. Эхнэр мэдээг байгаа. Эхнэрээсээ нуун дээр нь бас нууж юугаа газар аавна. Энэ газрыг бас гоё газар сонгосон байна. Тэгшин тий. Нэг ингээ уршаа уултай гэд газраас нэлээ хөөцөлдсөн үү? Газраас нэг атласан мөнгнүүд эндээс цуглуулаад тэгэл атласан мөнгөөр нэмээд авсан. Энэ мөнгө цэцэг гээд нэг хичээ судалдаж авсан байгаа эндээс. Арай замдаа ойрхон өдөөс ингээ уул хаач байгаа энэ таалагдаад. Тэгээ хадгалж авсан. За ямар ч тач тэгвэл жил дамсан ажил маань өнөөдөр эхэлж энэ жилдээ та бас байшингаа сөндөрлүүлээд өөртөөхөө орон гэртээ орж чадхаар боллоо. Ямар ч сан байшин маань эхэлж байгаа юм чинь. За танаа баг хамт олон энэ чинь ирж гэр бариад байрлана гэсэн баг тий. Одоо гэрээ барих гээд. Гэрээ байрлана да. Гэрээ аваад байрлана. Өөртөө байрна. Тэгэхээр ажлаас нь чөлөө өгсөн байгаа юу? Чөлөө өгсөн. Манай хамтрагч хамт ордог эрдэнэ бол ахмадыг ажлаас нь чөлөөсөн. За. Тэгээ бид тэр ингээд хариуцаад ирэхэд маань жоох. Өдөр шөнөгүй хоноолын чинь хоолыг хийж өгөөл хадаасаа хадаал ингээд байшингаа барих юм да тий. За тэгвэл ингээд ажилдаа орё да тий. За тий. За. Ерөнхийдөө байшингаа хэд хоногт барина гэж төлөвлөж байна. Манайхан ч байрлаж байгаа ш нэлээ хэдүүлээ байна. Манайх албаагчтай 10-аад албаагч өөрсдөө манай энгийн болон албаагчтай өөрсдөө барихаар шийдвэрлсэн байгаа. Тийм учраас албаагчтай ер нь 12-3 хоногт бол ер нь багтааж ер нь барина гэсэн төлөвлөгөөтэй л үзэж эхэлж байна да. За үзэгчтэй тэгэхээр маш их баяртай байна манай уран бүтээлчид. Яагаад тэгэхээр өнөөдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлцээхэн 270 багчаас шалгарсан нэвтрүүлгийнхаа гол оролцогчийн байшинг барихаар за бид одоо суурин дээр шаваа тавьсан. За маргаашнаас H&H Rimcon-ы бетон зуурмаг ирээд энэ чинь одоо суураад цутгах. За нөгөөдрөөс манайд бас хариу хэлсэн Mac Block-ийн блокоор ингээд танихаа дүүргэлтийг хийнэ. За тэгэхээр албаагчд маань байрлаж байгаа учраас байшингийн ажил маань хурдан явах хаа гэж бодож байна. Ингээд мөрөөдөл нэвтрүүлээ ажиллах гэж байна. За үзэгчдээ бид одоо өнөөдөр байшингийнхаа суурийн цутгалтын ажлыг хийж байна. Тэгэхээр манай нэвтрүүлэгт хамтран ажиллаж байгаа H&H Rimcon-ы төлөөлөл менежер ах маань хүрэлцэн ирсэн байна. Компанийн талаар тооч танилцуулах хэдэн жилийн түүхтэй компани байна. Манай нэвтрүүлэгт бас хүмүүнлэгийн ажилд хамтарч ажиллаж байгаа таны хамт олондоос чин сэтгэлээсээ баярснаа илэрхийлье. Баярлалаа. Үзэгч та бүхэнд өнөөдрийн мэнд хүргье. Манай компани одоо 2012 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Барилгын одоо бетон зургийн чиглэлээр.
одоо улсын чанартай том төслүүд бас мөн охиныхоо бүтээн байгуулалтад оролцоо явж байгаа. Манай хамт бол одоо 35 оны бүрэлдэхүүнтэй. Бид одоо энэ хөрөөлөл биелдэг нэвтрүүлэгтэй хамтдаа 2 дахь жилдээ явж байна. Ингээд энэ 2 дахь бас суурин зурталт гэж байгаа. Манай хамт бол бас баяртай байна. Мэдээж бетон зурмаг одоо инхүүд бол өртөг өндөртэй. Гэхдээ өртөг өндөрийг харгалцахгүйгээр бас нийгмийн хариуцлагын хүрээнд манай нэвтрүүлэгтээ хамтарч ажиллаж байгаа таны хамт олонд бас баярлалаа. Гэхдээ ер нь бол нийгмийн хариуцлагын хүрээнд таны компани олон хүмүүлгийн ажлуудыг хийж исэн баг тийм. Олон зөвхөн одоо компанийнхаа дотооддоо гэхэл хэдэн өрсөлдөөн хэмжээнд 3-4 жолооч хаа нэг байшин байх асуудал байсан. Өөрөөсөө бетон зурмаар шийдэж өгсөн байгаа. Гадагшаа гэхэд одоо хамгийн мэдгэж байгаа одоо энэ мөрөөдөл биелдэг нэвтрүүлэгтээ та бүхэнд ингээд хамтарч ажиллаж байгаа одоо бид хүн бас таатай байдаг. Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ог тохиолдуулан Баянзүрх дүүрэгдэх цагдаагийн 2 дугаар хилцээ хамт олонны санаачлагаар зохион байгуулсан манай мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн оролцогч, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч, Ганбатын гэр бүлд байшин барьж өгөх томоохон ажилд нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын алт компани Европлокороо дэмжлэг үзүүлж хамтран ажилласныг дуулахад таатай байна. Өчтөр бол манай Макийн блок ирж буусан. За өчтөрөөс эхлээд оройноос эхлээд өрсөн гэхэд бол нэлээд хурдтайгаар бол ажил маань явагдаж байгааг та бүхэн анзаарж байгаа. Тэгэхээр Монголын алт компани Герман улсын топ верк группийн HESA Systems-ийн технологиор хит бетон блокийг одоо 2016 онд үйлдвэрлээ. За евро стандартын шаардлагыг хангасан Мак евро блокийг үйлдвэрлээ. Монголын зах зээлд одоо нийлүүлж байгаа. За тэгэхээр манай өнөөдөр бол зочин хөтлөгч маань ирсэн. За манай хүн болохоор байрлаг байгаа шүү дээ тий. Би бол ерөөхдөө бас өглөө ирсэн. Тэгэхдээ одоо миний одоо яг энэ гол барилга гэж юу ах вэ? Сайхан ам хийгээл байж байна. Хөгжөөгөө л хийж байна. Амаараа сайхан барилга өрөөл байж шин. Ер нь нэлээд хурдан өрцөн биз дээ энэ Мак. Ялцсан муу шүү дээ. Саяхан л одоо ихний нараа юм уу тавьж байна тий. Тэгэхээр энэ блок бол нэлээд хурдтай байна. За хажуу талын энэ байшинг хараад байхад энэ блок нэлээд хүнд гэдсэн шүү дээ. Тэгэхээр манай блок бол хөнгөн байна уу? Хөнгөн. Өнөөс чинь 50% лөө. Тийм 50% хөнгөн. Тэгжсэн шүү дээ. Хамаагүй хөнгөн юм чинь. За өөр ямар даваа талуудыг та мэдрүү? Ер нь бол даваа тал ихтэй юм аа. Өрхөд их хурдан. Ингээд хавландаа ороод угсардаг. Тэгээ өөрийн гэсэн бас цавуутай. Нөгөө нэг уучны тий илсэм зураад байдаг. Үйл бол өнгөрсөн ба шүү дээ. Тэгээд угсраад нэг л суурал янзын сайхан төгсгөн тавьчих юм бол тэрнээс хойшлуулгаар өстой хөөгтийн тоглоом үрж байгаа юм шиг ингээд сайхан өрөөл явцдаг. Тийм л юм байна. Ер нь бол лагер дээр жоохон бахад л одоо ингээл өвөө аамавтаа ч юм уу те ингээл хахагчийн байшин дээр очиж барилга барин лагерын байшин барина гэж явдаг. Тэр үе одоо өнгөрсөн байна өө. Тэ. Одоо энэ барилгыг одоо ингээд бариад одоо ингээд ажуунаас энэ эдийг ингээд харж байхад те туршлага судлаа ингээд харж байхад энэ блок бол нэрээ. Ядаж блокийг бол зөөж өгж байгаа зү. Яа тийм тэр бол зөөж өгдөг байх те. Лего тоглоом шиг юм биш ерөөсөө. Тэр эн чинь ингэдэг гэж Синтээ бас нэг гоё харьцуулж хэллээ те. Тэр болдог. Энэ юунаас хоосгоноос ч 3-аас 5 дахин дулаан хадгалдаг гэж байгаа. Энэ өөрөө. Тэгээд дахиад нөгөө юу яд шилэн хүн хийдэг, хөөсөн цэр хийдэг штэ. Тэгэхээр энд бол тэгж хийх шаардлага байхгүй. Чи бүр ингээд зузаан нэг янз янзаар аваад юм лээ. За. Бүр энэ сарын нэнгүн ч хэл байна ингээд. Бүр их нэнгүнд нь бол гадаас нь дулаалах гэж болно. Ингээд зузаарах тусмаа бол гадаас нь дулаалах шаардлага байхгүй. Өөрөө дулаан хадгалалттай. Бас дүүргэлтийн материалаас 50 дахин хөнгөн гэж байгаа. Тэгэхээр нэлээд хөнгөн гэсэн үг байхгүй. Тэгээд нөгөө хүний хөдөлмөр хэмндэг. Дүүргэлт сайтай. Хурдан явц ордонтой байхгүй. Чи нөгөө бас нөгөө галт эсэртэй гэлээд нь штэ тий. Тэгээд нөгөө шавж амтан морхоо чиг гэл одоо юм. Сая одоо сайн тадаг ярих юм ярьж байгаа. Энэ болон дээр одоо юу гэх юм жижигхэн дөрвөлж хийхэд энэ чи хөрөөтчих байгаа. Модноос амарх ерөөсөө. Тий? Гар хөрөөгөр зүгөөл хөрөөдөл. Ийм л байна. Одоо ингээд цаахан олонний хүч шингэсэн тий. Одоо энэ олон хүний сэтгэл шингэсэн юм бол цаанаасаа бүтдэг. Цаанаасаа одоо ингээд сайхан болдог. Тэгээд энэ бүх юм ингээд сайхан биш. Бүх юм ингээд тий. Таны нураг ашлаад энэ доторх тааз дээвэр дотор заслын ажил дээр таны дээ явах шүү. Тэгэх бах. Нилээн евро дээшээ гарах баха. Тийм баг өргөөл. Тий. Шатматгүй гарч штэ би ч бараа. Шатмат байхгүй ингээд гарч штэ. Тийм.
манай гамбатын одоо маргааш гэр бүлд одоо энэ хуваалцах нь бол хамгийн том одоо жаргал байхгүй. Тэгээ энэ том жаргалыг хамт олон хуваалцах гал одоо бүгдээрээс нь одоо зөв нэг бол одоо манай цагдаагийн усаа болж байгаа. Миний хувьд бол бодож байгаа юм. Одоо болж өгдөг бол бүгднгээс нь ингээд нэг яриа ахуулах юмсан. Яг тэгэхээр хүн болгонд тийм ярих, хэлэх одоо бас нэг юм дотоод санаа оноо бас байж идэг. Тэгээ би бол одоо ерөнхийдөө миний ярих юм бол болж явах шиг. Тэгээд манай Батмунхт дарга за цаана бол манай Тэвжирмийн ахлах одоо гамбатын манай өдөр тутмын үйл ажиллагаа удирдах манай эргүүл хамгаалалтч ахлах байгаа. За энэ миний хажууд сууж байгаа юм бол манай хэрэг үртсгийн даргацыг цагдаагийн дэд дуранда цог одрах гэдэг. Ингээд одоо бид нар ерөнхийдөө бол энэ барилгын явж явах тунд дуусна 3-4 удаа ирлээ. Тэгээд Батмунхт дарга маань ганцаараа одоо яриад яах вэ? За хамгийн олон хүнтэй амгаа дарга руугаа бас гол үүрэг чиглэлийг өгнө. Амгаланбаатар дарга руугаа. Гэхдээ бид бол хамт ирж ээж нөгөө бас яах вэ гэдэг юм а ярилцуул зөвшөлцүүл арай бас шийдэл нь одоо илүү үр дүнтэй болоод байгаа сүүлийн одоо 2-3 удаа бид нарыг бүрэлдэхүүнт ирж ийн л та. Тэгэл ирээл одоо яах вэ гэдэг юм удаа яриад ингээл байж байгаа. Хөлөө хэмжээнд тэгэл олонний хүч тэмцлэг дээр ингээ сайхан болоо бүтчихтэй юм. Би л ийм байшин боломж гэж эхлээ зургийг авчаа ийм болох болоо яадаг бол. Замын дундаас бас юм бодогдсон юм лээ. Би шал дэмий одоо ингээд бид нар ингээд хүн гордоод барьж чадахгүй бас яах юм болоо чигчгэл бас бодогддог юм билээ. Тэгээ өнөөдөр аягүй сайхан азтай манай залуугийн бас химэртэй газрын гэрчлэгээд бүтчихлээ. Үйл хөдлөл байшингийнх нь үйл хөдлөлийн гэрчлэгээ бүтэн. Одоо нэг талдаа ингээ эргэлтэнд орохт бэлэн болчихлоо. Эдийн засгийн гэдэг юм өөрт нь ямар нэгэн байдлаар одоо мөнгө төгрөг наацсан бол бас ийм болчихлоо ингээл. Сая тэгээд дарга хэлцэн дарагдаад танилцуулаад одоо өнөөдөр ажиллаа бид нар базаал одоо маргааштай яах вэ гэж ярьж. Тэгээд бид нар бол хамгийн гол нь энэ байшин барихтаа бас төр засгаас тавьж байгаа бодлого шийдвэр те энэ утаагүй те ингээ гэр бол төчнөө байшин барьж байгаас бид нар бас одоо нэг ч гэсэн яндан зуухгүй барих гэсэн те. За Минт сандын төлөөлөл менежер те. Тэгэхээр за Минт санд компани шалны ялгалт гэдэг нэр томьёог Монголд оруулж ирсэн гэхээр хүмүүс та сонирн байж магадгүй гэж удаад байна лээ. За ерөнхийдөө бол 2004 онд одоогоос 16 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Ерөнхийдөө яг анх шалны ялгалт гэдэг юм би Монголын одоо зах зээлд оруулж ирсэн гэхэд бол ерөнхийдөө бол зүг болно гэсэн үг дээ. Тэгэхээр ер нь шалны бусад шалны халаалтыг бодохноо би бол за Солонгост танай захиалгаар үйлдвэрлэдэг гэсэн дээр нь 5 жилийн баталгаа тэгээ давуу тал олон байгаа. Ерөнхийдөө халаалт нь бол юм байгаа. Хятад Солонгосын зах зээл дээр байж идэг халаалтуудыг ерөнхийдөө бол Монголд оруулж ирээд ингээд халаана гэдэг бол яг тэр бол яг бүтэхгүй зүйл байхгүй. Яагаад гэвэл Монгол орны маань одоо техник нөхцөл уур амьсгал нь Хятад Солонгостой харьцуулахад ерөнхийдөө бол эрсдэс. Нэгдүгээрт хамаагүй хүүтэн. Ерөнхийдөө бол тийм ээ. Хятад Солонгос дээдлэл нь 20 градус ч юм уу хүүтэрдэг багт манайх бол 25 30 гээл хүүтрээд явчихна. Хоёр дахь цэглэгааны одоо нэг техник нөхцөл хэрэгтэй байхгүй. Техник нөхцөл нь одоо ингээд юу л та одоо Хятад Солонгос ихэд бол ерөнхийдөө яг тог баригч гэж юм байгаа. Тиймэр бол ерөөдөө 220 байх хэвэл бол яг 220-оор ирдэг. Манайд бол тогны хил бэлзэлтэй. Хүчин чадал тогны одоо нэг айлч өнцөг боломжт яг нэг ээжл очиж чаддгүй. Гэр хороолж жишээлбэл бага ухаад төв газрын арай өндөр тогтой авах юм уу тийм жишээтэй ажилладаг байхгүй. Тийм болохоор яг ийм нөхцөлд зориулаад одоо Солонгостыг үйлдвэрлүүлээд аваад ирсэн халаалтаа гэсэн үг байхгүй. За ер нь бол энэ халаалтыг тавихад хялбар харагдлаа шүү дээ. Тэгээд бас дулаана бас 80-90% одоо гадагшлуулдаг гэж байна шүү дээ. Тий, одоо энэ айлд бол яг орж байгаас хамгийн гол нь шалны гадаргуу сайхан тэгшин байх та. Дулаан саруудчийн зөөлөвчөө энийг битүү зөөж гэн. Тэгэхээр энэ айл бол одоо шалнаасаа бол дулаалт байхгүй болж байгаа. Энэ материал маань болохоор одоо доороос харсан хүүтаагаар гэж нь гаргахгүй. Дээрээс гарсан дулаагаар доош нь алдуулахгүй шууд өгөх зорилтын материал байхгүй. Тэгэл үндсэн зөөлөвчийн битүү дэвслээ. Тэгээ үндсэн халаалт маань нэр нь энэ байшаа одоо нэг ойролцоогоор одоо 45 м квадрат байна шүү дээ. Тэгэхэд бол манай халаалтууд одоо энэ тавьж байгаа метр квадрат нь бол нэг одоо энд бол 22 м квадрат тавьж байна. Тэ энэ 22 м квадрат тавигдаад энэ байшинд бол хангалттай өөр нэмэлт одоо юм хэрэглэхгүйгээр үндсэн халаалтаараа бол 100 ажиллаа л гэсэн үг. Тэ сард одоо гарах тогны зүтгэн гэх юм бол ер нь 100-аас 120 мянган төгрөг хөнгөлтгүй үедээ. Энэ шөнийн терапиг тэглээд ирсэн хойно бол энэ нэг 80 мянга. Одоо энийг бол айл яаж одоо жишээ нь энэ том өрөө гэхэд одоо 2 хэсэг ажиллаж байна. Өдрийн цагаар гэх юм бол одоо нар тусчаагаас одоо урдгийн хэсгээ унтрааш хойдлын хэсгээ ажиллуулж идэв юм уу ажилладаг юм уу тий. Энэ айл бол тогийг бол одоо энэ 80 мянгаас 100 гэж байгаа энэ хэмжээг бол энэс баг гаргаж болно. 40 50 мянгаас гаргаж болно. Яагаад гэвэл өдрийн цагаар бол энийг хоёулыг нь ажиллах ямар шаардлага байхгүй. Нар тусч байгаа үед бол тийм байна. Гэрт бас нэлээ тавилж байгаа сте айлууд одоо нөгөө түүхийн нүрс хориглоод Тий, Монгол гэрүүд бас их тохиромжтой. Ерөнхийдөө бол одоо айлууд фишингээ гаргах чинь
тэгээ сайхан том цэлгээ сайхан зайтай болоод өгчнө. Тэгээ сайхан шалаа сайхан бетондоод тэгээд халаалтай тавиа баррикадад тавьчихаар ерөнхийдөө юм орон сууц байрнаас бараг ялгаагүй болоод өгч байгаа байхгүй. Монгол гэр манаас өөрөө дулаан алдаг л их багтай. Тий. Цэвэрхэн ая тухтай ч гэсэн болчихно шүү дээ одоо нэг баррикадээс чи. Зай сайхан том том. Тий. Үнс шороотой янз бүрийн юмтай зууралдахгүй. Ерөөсөө л нэг удирдлага нэг коноп дараад халчихна. Коноп дараад амтчихна. Тач нийгмийн хариуцлагын хүрээнд одоо манай нэг алба багчийн одоо ар гэрт нь бас асуудлын шийдээд нүүрсгүй энэ сайхан тав тухтай орчныг бүрдүүлээд шалын ялгаалтаараа бас хандив өргөж байгаа танай хамт олон баярлаа. За баярлалаа танай хамт олон ч гэсэн амжилт. Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хилцээний алба багштай байшин барьж өгөхөөр одоо ингээд барилгын материалын эрэлтээ гарсан байгаа. Тэгэхээр бидний дуудсан нас нэг учиртай байх гэж бодож байна. Тэгэхээр ямар хэлбэрээр бид нарт туслах боломж байна? За манай нийгмийн хариуцлагын хүрээнд манай Баянзүрх дүүргийн 2 дугаар хэсгээс санд ирсэн байгаа. Одоо нэг альчнаа нэг алба багчтай байшин барих гэсэн санд тавьсан байгаа. За тэгээд хариугийн манай компаниас удаачлаа. Тэгээд өнөөдөр шийдвэр гараад манай компани зүгээс нэг цагдаагийн албаагч байшин барих төсөлд нь мөнгөн хэлбэрээр тусалцаа үзүүлэхээр шийдвэр гарсан баяртай байна. За үзэгчдээ бид Ганбаатынхаа гэр бүлтэй танилцахаар гэрт нь ирсэн байна. Тэгэхээр Баянзүрх дүүргийн Жанжин клубын хавцаа амьдардаг юм байна. Манай цагдаагийнхан бас төвөггүй боллоо. Ингээ бүгдээрээ орж ихнэр хүүхдүүдтэй танилцъя. Сайн байна уу? Шууд ороод ирлээ шүү дээ. За Ганбаатын ихнэр нь мөн үү? За сайн байна уу? Орч уу? Танай хүн ажилтай байна уу? Тий, өглөө ажилтай гарсан. Гинт яваад ирэхээр гайх уу гайгүй юу? Гайхчлаа цаавар. За тий. За өөрийгөө үзэгчдэд илүү дэлгэрэнгүй танилцуулъя те. Нэмсрэ. Одоо ингэ шууд ялчих юм. Шууд л ярина шүү дээ. Хаана ажилладаг вүлээ? Юу хийдэг вүлээ? Би энэ байруудын нэгдсэн захиргаанд үйлчлэгч хийдэг. Уугуул хотын хуу аль нь? Уугуул хотын. Хоёулаа хот. Анх суухад ер нь цагдаа мэрэгчлээ байсан уу? Сууснасаа хойш цагдаад орсон уу? Цагдаа байсан. Цагдаа байхад нь бүр энэ юунд тий сонсогч байхад нь танилцсан л та. Цагдаа гэхтээ суралцж байхад нь танилцсан. Өнөөдөр одоо барилгын хамгийн сүүлийн өдөр шүү дээ. Өнөөдөр дуусна тий. Одоо ямар ажил нь үлдсэн байна? За одоо энэ дотор засал нэг обонаахан байна. За тавилганууд дээрээс бас тавилга дээр ухсрахгай юмнуудаа оруулаад эхнээс нь байршуулад юмнуудаа эхэлж байна да. Тэгээд одоо маргааш хүлээлгэж өгөх юмнууд ажиллагаа явуулж байгаа. Манайхан шүнжэнгөл ажиллах байх та бүгд. Миний хувьд бас санаа зовдөг байх гэж бодож штэ. Яг хажууд нь байгаа болохоор бүр их санаа зовдөг байх гэж бодож. Харин хүүтэй айгүй санаа зовдөг. Ажил төрөл нь хүнд дандаа хүний юунд явдаг учраас нөгөө хүн дандаа сэтгэлээр зовоод өшөө унтахгүй ч юм уу хүүгээ ирээгүй үед бол их зовд. Ирсэн үед бол сэтгэл амар сайхан унтдаг л та. Бусад ээж нарыг бодохноо цагдаа хүний ээж бол бүр онцгой байх л гэж бодож штэ. Тийм штэ. Хүүгээрээ бахархдаг, хүүхээ ажил төрлөөр бахархдаг, түмнийг хамгаалж явдаг, хүүгээ сайн явал бүр их баярлаа сэтгэл өөдрөг байдаг. Хүүтэй хайртай учраас ажил үйлс нь бүтээсэ түмний төлөө зүтгэж чаддаг шудраг байгаас хааны жилтэй хайртай боломжтой байгаасыг л боддог л да. Сэтгэл санаа хэдийн үед хамгийн их тайван байдаг вэ? Ер нь хүүхдүүдээ ингээ бөөгнөрөд нэг сайхан гэр дүрээд хоолнд хангалттай ингээ байчих сайхан л да. Хэдэн хүүхдээ бөөнөр ингээ байчихгүй. Анх тангараа өргөж ихт нь очиж исэн нөх хүүдэрээ? Очсон. Яг тэр үед би ясна цөсний аппарасанд орчоод тэг очсон л да. Очсон. Тэрэнд баярлж яасан. Их сайхан хамт олон, их сайхан журамтай, дихтэй. Үнэхээр гоё хамт олон ухтаж авч исэн миний өг. Тэгэл дарга нар нь ч гэсэн тухайн үед сурч исэн сургуулийн багш нар нь ч гэсэн
Миний хүү өөр 10 жилд аюу мундаг сурлахтаа сайн хүү байсан. Их мундаг хүү байсан. Тэгээ хүүгээрээ би ер нь цаг ямагт тахдаг. Хүүхд нар дотроосоо ч гэсэн бас хайртай хүүхдээ тэгвэл миний хүү ээжигээ хардаг тийм сайн хүү баг. За ер нь Ганбаттай хэдэн жил ажиллаж байгаа вэ? Ганбаттай одоо ажиллаад нэг 10 хэдэн жил болж байна. Тэгээ манай Ганбат ч бас нэг ажиллаад нэг 10 хэдэн жил болсон. 12 3 жил болж байгаа тийм цагтай байна. За Ганбатны одоо мундаг шилдэг одоо юу гэдгийг бахархдаг орн одоо ярил дурсъя тий. Манай Ганбат ч ер нь ажилдаа сайн хариуцлагатай. Тийм л цагтай. Тэгээ ер нь үүрэг даалгаврыг их сайн биелүүлдэг. Тэгээд энэ хамт олон одоо ингээ бүгдээрээ ингээ хамтраад сайхан туслаад одоо ингээд ажил нь ерөнхийдөө дуусч байна. Бид нар ирсэн нь бас учиртай. Тэгэхээр одоо Ганбатын ажил руу явна. Мэдээж Ганбат гэр бүлдээ нэг том сюрприз ярихаар бэлдсэн байгаа. Манай мөрөөдлөлтийн нэвтрүүлгээс явж байгаа бид нар. Тэгээд Ганбат ажлынхантайгаа мөрөөдлөлтийн нэвтрүүлэгтээ нийлээд гэр бүлээ баярлуулахаар нэг том бэлэг та бүхэнд бэлдсэн байгаа. Хамт явцгаая тийх үү? Хуцаа өмсөө. За та гэр луг орж буцаамсах уу? За тий. Та яах хуцаа өмсөх үү? За. Өлцөхсэгэлээ уйсан чангаалж сүгэ өргөн тэнслэж үлдсэн. Цагдаагийн албанд зүтгэж байгаа эр хүний гэргийг гэр бүл хань ажлынхаа өмг түшиг тулгуур баган байх хүндтэй үргээс гадна төр түмнийхээ төлөө эр нөхрийнхээ хамтаар сэтгэл зүрхээ зориулан зүтгэж байдаг гэж хэлэхэд хэлсэлгүй билээ. Хүндхэн бөгөөд хариуцлагатай үүрэг хүлээж ажилладаг энэ гэр бүл гинтийн бэлэг барьж хүсэл мөрөөдлийг нь биелүүлэхэд бэлтгэл ажил маань бүрэн хангагдсан учраас Ганбатынхаа ээж болон гэр бүлийнхнийг нь дагуулад бид замдаа гарлаа. За бүгдээрээ орцгоох уу? За бүгдээрээ орцгоё. За эхнэр яваад байгаарай. За ахнаас. Багчаа яг энэ цаг үед хайлтын хэлэх үг. Хүн ийм өндөр хамт олонтой байна шүү дээ. Тий. Бүгдээ ингэж угтаж авч байгаа амар их та санаанд орсонгүй ингэж хүлээж авна гэж та бодсонгүй. Өнөөдрийн сайхан үйл ажиллагаанд энэ гэр бүлийн одоо үнд зочид болж ирсэн Ганбат ахлагчийн ээж, за гэр бүлийнхэн хүн, за хоёр хүүхэд нь одоо ингээд ирсэн байгаа. За энэ сайхан өргөөг одоо босгоход юунууд түрүүн эд материалын одоо хандив тусламжийн тусалцаа үзүүлсэн одоо компани аж ахуй нэгжийнхаа захирал та бүхэнд баярсан талархснаа дахин илэрхийлмээр байна. За үнэхээр харахад одоо жижиг юм шиг боловч цаана амьдралын асар том атга учиртай. За энэ хүү бас өргөө цагаан гэрийг бас өргөө босгоход манай хамт олонны гар хүч бас харамгүй орсон. Би ялангуяа манай цагдаагийн хэлтсийн тэр дундаа одоо Ганбаттай маань мөр зөргцөн ажилдаг нийтийн хэв журам хамгаалалт засгийн залуучуудаа хамт олондоо мөн дахин баярснаа илэрхийлье. За тэгээд үнэхээр одоо хэлэх үг үнэхээр олдохгүй байна. Би бол одоо Ганбаттайгаа ажиллах нь одоо бас баяртай байна.
байгууллагын одоо удирдлагын хувьд манай хамт олон бол бас хамгийн гол нь Ганбаттаа бас туслая. Цагдаагийн байгууллага 13 жил ажиллажээ. Тэгээд Ганбат маань бас ажиллаж байгаа эрхэсээ ажилдаа эд үтгэлтэй ажилдаг. 2018 оны манай хилцээ хөдөлмөрийн авраг ажилтан байгаа. Тэгээд өнөөдөр одоо энэ цаахан өргөөг хамт олонтойгоо за энэ тусалсан аж ахуй нэгж иргэд та бүхний хамтаар гэрч болгож энэ сайхан өргөөний үүцийг зарцуулахад бэлэн боллоо. 3-аас доош. 2 3 Эрхэм үндэд цагдаагийн ахлагч би Ганбатын гэр бүл танаа. Цагдаагийн байгууллагын 98 жилийн тохиолдуулан хамт олонны санаачлагаар өргөсөн тангарахтай үнэн чөөж ард иргэдийнхээ амар амгалан амьдралын төлөө зүтгэж байгаа мянган эгэлжирийн цагдаагийн төлөөлөл болсон танд болон танаа гэр бүлд цагдаагийн хилцээний хамт олон ТВ-с телевизийн мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг хандивлагч, дэмжлэг үзүүлэгч, төрийн байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн хандив, эд материалын тусалцаатаагаар бий болгосон өвлийн сууд хашаа барьж, гэрийн эд бүрэн тавилга, ногоон байгууламж, хүүхдийн хадгаламж, газрын болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчлэгээний хамт сэтгэлийн их өргөл хадгалж, амьдралтын алтан дурсан зүйлийг батламж хадгалуулва. Монгол цагдаагийн сүр хүч цог хямар өргөлжид эвэж байх болтугай. Хүндэтгсэн Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэсэг хамт байна. Энэ дүнжээр хорон цугласан та бүхний энэ өдрийн амар амгалан айлтган мэдчлээ. Энэ нэвтрүүлгийг санаачилж мөн олон айл гэрт аз жаргал бэлгэлсэн ТВ-с телевизийн хамт олон мөн энэ сайхан өргөөг бүтээн болсоход сэтгэлийн дэм тусалцаа үзүүлж эд материал бусад зүйлээр дэмжиж оролцсон нийт байгууллага аж ахуй нэгж хамт олондоо нийслэлийн цагдаагийн газрын удирдлага түүний бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж та бүхний цаашдын ажил амьдралд хамгийн сайхан бүхнийг хүсье өрөөё. За ингээд дараагийн маань үйл ажиллагаа бол манай Ганбатын гэр бүлд энэ сайхан өргөө гэрийг хуулийн дагуу ёсолж одоо гэрчлэгээ олгодог. За ингээд манай Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар за газрын алба дүүргийн одоо улсын бүртгэлийн хилцүүд бол маш их том тусалцаа үзүүлсэн байгаа. За ингээ юуны өмнө өргөө гэртээ орохоос өмнө энэ сайхан хуулиар баталгаажсан бичиг баримт эрхийн гэрчлэгийг бас гардуулж өгье. Маш их баярлалаа шүү хамт олондоо төлөвлөгөөтэй бүгдэнд баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээ цагдаагийн бүх бие бүрэлдэхүүн бүгд хүрэлцэн ирсэнд маш их баярлж байна. Ханыхаа хамт олон дарга удирдлагууд нь маш их баярлалаа гэдэг үгээ хэлмээр байна. Бидэнд ингэж өргөө сайхан цагаан сууц биелгэлсэнд маш их баярлалаа. Та гэрүүл Монгол цагдаа шүлгээд орсгоё гэж. Энэ шүлгээ уншиж болох уу? За. Монгол цагдаа амжиргаа залгах амин зуулгаа олъё гэж ард олондоо амар тайвныг өгье гэж хоногтон хоёр ихшгэлдэг сүлжин дунд гадаа явж хорвоогийн наран дороос сүйдрүүргээлцэж явдаг би игэл нэг цагдаа.
би цагтаа шүтээ сүлдээдэж ухаан дөвгдийн шудлыг сахсан одос хайртай авдаа эрхэлж голомт залгсан танхид хөвгүүд эврихимор хавига Эрхэторик сүлдэт цагдаа мохч үзээгүй цогцоо Монгол төрийн чимэг цагдаа би цагдаа Тэр нь бол цагдаагийн байгууллагт ажиллана гэдэг бол өөрөө төр тангараа өргөсөн төрийн тусгай алба одоо үр гүйцэтгэдэг юм онцлогтой алба цаг наргүй ажилдаг. За ажилдаг учраас бид бүхэн самбатынхаа энэ сайхан өргөө гэрийг барихын төлөө мөн л тэр цаг нараас залуучууд маань одоо харамгүй зүтгэж энэ сайхан өргөө хамтран босгосоо. Тэгээ та бүхэнд бол цааш нь Ганбат болон Ганбатынхаа гэр бүлд бол хэлэхэд за энэ сайхан одоо хамт олонны итгэл энэ одоо итгэлийн цаана бол маш том хариуцлага байгаа. Тэгээд одоо цаашдаа бол бас Баттай ар гэр болж Ганбатынхаа ажил үйлсийг сайхан дэмжиж Монголын цагдаагийн байгууллагын одоо нэгэн эд ис болж байгаа танаа гэр бүл одоо улам сайхан явах болтугай. Тэгээд Монголын цагдаагийн одоо сүр хүч хэмэр залбоо бүхэм танаа гэр бүлийг ивэж явах болтугай гэж өрөөё. Та бүхэндээ баярлалаа. Монгол улсын төлөө За үзэгчдээ мөрөөдлийн нэвтрүүлэг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлцээний хамт олонтой хамтран цагдаагийн ахлагч Ганбатынхаа гэр бүлийн хүсэл мөрөөдлийг бид биелүүлж чадлаа. Нийгмийн харилцааны хүрээнд хамтран ажилласан Монголын Алт компани, Бат Бүх компани, Минц Зант компани, за Home Kitchen, за Zebra House, H&H.com, Чилмэл будин зэрэг бүх компанидаа шин сэтгэлээсээ талархснаа илэрхийлээ. Ингээд эх 7 хоногт хин нэгнийх нь хүсэл мөрөөдөл нь биелсэн. Баяртай мөчтэй эргээд уулзъя. Баяртай. Моротол бэлдэг зүрхээ итгэлээр дүүрэг зүгээр суулгүй ургаш шалхаа алтан нар бүгдийг эдэг сайхан бүхнийг далан санаа сэтгэлэн өдрөг байлгаарай халуун зүрхээ мөрөдлөөр дүүргээд хамтаа бүхнийг бүтээн гэж итгээрэй Хүний хорвоо дэдөөжм дэлгээр харгүй замаар ургаш шалхаад хүсэл мөрөөдөл бидэх юролтэй Хүний хорвоо дэдөөжм дэлгээр Чилмэл будин компани хамтран ажилласандаа их баяртай байна. Залуу гэр бүлтэй амжилт хүсье. Эрүүл их аз жаргалтай байх хүсье. Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлцээний одоо ахлагч Ганбатын болон түүний гэр бүлд өнөөдөр тохиож байгаа маш их сайхан одоо аз жаргалтай завшаантай энэ ажиллагаанд манай Минц Зант компани төлөөлж оролцож байгаа ажилчид бид бүгд маш их баяртай байна. Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлцээний дарга дагины болон тэдний нийт албан хаагчид ажилчид өнөөдөр ийм сайхан санаачлаг гарган цагдаагийн нэгэн одоо ажилтныхаа ар гэрийн одоо асуудлыг ийм сайхнаар шийдэж өгж байгаа явдалд бид нар маш их талархаж байна. Манай Минц Зант компани бол мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлэгтээ олон хүмүүнлэгийн ажилд бид нар хамтран ажиллаж байгаа. Энэ удаад бол бид нар цагдаагийн албан хаагч болоод түүний ар гэрийнхэнд маш сайхан тав тухтай орчныг бүрдүүлж энэ байшингийн халаалтыг үн төлбөргүй сайхан шийдэж өгж байгаа нь маш их бид нар нүдэ олсон сайхан одоо ажил боллоо гэж үзэж байна. Ингээд нийт одоо цагдаагийн Монгол улсын цагдаагийн албан зүтгэж байгаа
нийт бие бүрэлдэхүүнд цагдаагийн 98 жилийн ой мэндийг хүргэж, Минж Зант компани ураа болох айл бүхэн дулаан байж аз жаргалаар дүүрэн амьдрах гэсэн ийм ураагаар уламжлуулна та бүхэндээ мэдчилгээ дамжуулъя. Баярлалаа.